2 дугаар анги. Хачаан. Намайг тоох хэрэггүй дээ. Ажиллах ээ. Ээжийн тухай юм дуулна уу? Тэ над руу уцаа ирээд ээжийг манад байна уу гэж асууж байна лээ. Чи ямар нэг юм олж мэдв үү? Тэгэхээр ээж үнэхээр явчихсан хэрэггүй. Тэгсэн л юм шиг байна. Та гэрт нь очоо юу? Над руу уцтгаар нь би очичоод ирсэн. Хатчаан чи очоогүй юм. Өөрийн хүмүүс нь мэдэхгүй бужигнж байхад би очиод ямар нэмэр байх вэ? Тэдний гомдлогыг сонсмооргүй байсан юм аа. Таныг мэдэж байж юу магадгүй гэдэл наашаа ирлээ. Гэнэтхэн л юм боллоо. Надад ч гэсэн мэдих юм алга. Мичикото ч холбоо тавьж мэдэн шүү. Ээж чарын тийм өчүүхэн хүн биш шүү. Хүргэн бэр нь яаны нугаас тоохгүй хүн. Чи бид хоёр чи ээжээр өсгөлж хүн болсон улс шүү дээ. Ээжийн зан ямар мэдэхгүй байв гэж. Гэхдээ л эмэгтэй хүн шүү дээ. Чи ээжэд гэрийн ажлыг хийж өгнө гэд нөхөрт гарахгүй гэдэгсэн. Хитошиг Мичикото гэр бүл болох үед ээж чамайг хаалгаар түлхэж гарах гэж байсан. Тийм байхаа. Гэхдээ ээж намайг л бодсон та ингэсэн хэрэг. Би хар нэлхаас өсгүүлээд Танокорогийн гэр бүлийн гишүүн болсон хүн. Хитоши ихнэр авахд би илүү хүн болсон хэрэг. Намайг дээрлэх хөлхвээ гэсэнтэй л тэгсэн. Тэгээд ч надад энэ дэлгүүрээ өгөөд Танокорогийн гэр бүлээс явуулсан намайг л бодсон хэрэг. 100 жилийн дараа ч гэсэн намайг биетэй амьдруулж байна. Та хэсэг амраа л да. Би цай чанаад өгье. Хачаан. Та мөн ч өгөөмөр хүн юм аа. Тэд ч мөн бужигнаж байсан шүү. Энэ явдлын тухайд ээжд бодсон зүйл байгаа. Бид дэмий санаа зовоод яах юм? Харж илвэ. Хэд хоногоос ээж 9 минут хүрээд л ирнэ. Хараад байх нь таны санаа их зовж дээ. Тэгэлгүй яах вэ? Ээж хизээч юм тэнийг зүйл хийхэр хүн биш. Харин Хитоши гэр бүлийн бизнесийн тухай бүхий л хүсэл мөрөөдлийг энэ дэлгүүртээ барьцаалчихлаа. Гэтэл ээж заавал дэлгүүр нээх өдөр явж байдаг. Ингэх хүн биш дээ. Харин ч ээжийн зам биш үү? Шинэ дэлгүүр нээхийг анхнаасаа л эсэргүүцэж байсан юм. Гэхдээ л ээж энээс болж явах уу? Тэгээд ч бизнесээ ямагч чухалчилдаг хүн. Ээж маань гаднаа хичнээн хатууч өр нэмгэн хүн шүү дээ. Таны хэлдгээр эмэгтэй хүн. Хэсэг сууч болов амс хийх хэрэгтэй. Энэ олон жилд өөрийгөө хүчилж амьдарсаар ирсэн ээж их зовоосон доо. Тэр үнэхээр тийм бол сайн хэрэг. Өөр юу л байв гэж те. Энэ өхнийг Мичикотой холбож тэднийг зовоогоод яах вэ? Тэглэгэд ээжд нөлөөлөхгүй шүү дээ. Тийм үстэй. Ах таа ч гэсэн амаа удах хэрэгтэй. Кэман гэртээ байгаа мó? Хавар ямар тэгэлшээ. Амралтаараа ячгаад яагаад ихчэндээ очихгүй байсан юм? Чамайг ямар их сандгийг мэднэр юм да. Санааг тань зовоосон дуучлаарай. Намайг эцэг үед аавд минь санаа тавьж байдагт баярлалаа. Ярьж байгаа нь бүр том ир болчихож. Бид хоёр ч ах トゥ угийн холбоотой болсон. Игчин дүүгээ асрах бичигдээг хууль шүү дээ. Их сургуульд орсон хүн уулзбарт улмал өөрчлөгдөд байх юм аа. Хөөх юм уу игчин амьд байсан бол хичнээн их баярлах байсан бол тоо. Аава. Чи гарах нь уу? Гадуур жоох алхая да. Кэчан? Дуудаад нэмэргүй. Тэр игдэ. Манай чи харч бол зөндөө. Намайг байхгүй байлаа гэдээ ил хөл ориг авахгүй. Хаашаа явж байгаа юм? Мэдэхгүй. Хаашаа явж байгааг нь ч асуухгүй. Кэйчан ч 20 хүрсэн залуу шүү. Муу сайныг ялгана. Бид санаа зовоод юу хөө? Мөн ч сонин аав юм да. Өнөөдөр дэлгүүр орсон. Танд гарынхаа хоолыг хийгээд өгье. Шавьяга хийсэн шүлийг уусаар байгаа залхаж байгаа байлгүй.
Санаа зовлтгүй дээ. Бага ирчүүд харин ч хөгжилтэй амьдэрдэг юм шүү. Ихтэй байна. Нэг зүйл миний санааг зовоогоод байх юм. Манай энд шин дэлгүүрийн гудамд нэг хүн байна. Таны шив үү? Тийм ээ. Тэрнийг их хэмжээний мөнгө төгөх юм. Галт тэрэгний буудлын тэндх дэлгүүрийг худалдаж авах гэж байгаа л гэх юм. Тэр дэлгүүр Танакурагийн дэлгүүрийн эсрэг байдаг. Энд супермаркет байгуулагдвал жижиг дэлгүүрийн хувьд хүнд цохилт болно доо. Тиймээс зарим дэлгүүрээ худалдах хэрэгтэй болно. Тийм үү? Хэрвээ тэр мөнгөний хүүдий супермаркет барьчих юм бол Танакурагийн дэлгүүр яаж өрсөлдөж чадах вэ? Та ээж ах нарт нь хэлээ юу? Энэ бол зөвхөн 100 яриа. Гэхдээ надад дуулсныг бодоход ээж ах нарт ч гэсэн дуулсан л байж таарна. Хэрвээ үнэн бол ээж гэрээсээ явсан эмэнтэй холбоотой ч юм болов. Үгүй баха. Энэ тухайд ээж юу ч хийгээд ч нэмэргүй. Ястай зовоож ханахгүй. Энэ харин ээжийн хийж ирсэн зүйл байхгүй юу? Ямар амтгүй хоол вэ? Шарсан сам хоргоо гिचээд жонхон шиг юм өгөөд авах юм. Дэлгүүр нээсэн гिचгээд ийм хоол идэсгэж байгаа юм уу? Дими яриха болж үз. Энд чи баярын зоог. Тэр чи надад хамаагүй. Яаж хамаагүй байх юм? Та нар ч бүгд Танакурагийн гэр бүлийн үрсэд. Хожим ахынхаа хамтаа супермаркетаа өвлж авцгаана. Ээж минь дээ тоглохоо болооч дээ. Дэлгүүрээ хамтдаа өвлж авах болж гинөө. Би гооцлаар сурч байгаа та нарын хүслээр амьдрахгүй гэсэн үг шүү. Би чамайг тэрний төлөө сургаж байгаа юм биш. Хожим зэнда нэлэх залуутай гэрэлсний чин дараагаар Бид нөхөрт гарахгүй. Таны өмнө хийж гаргаж чадахгүй тийм нөхөртэй болвол өрөвдөлтэй эзтэй. Өв хөрөнгөө тэгээд ганцхан ахад өвлөвлөл болох юм шүү. яагаад аав ээжийнхээ сэтгэлийг боддог юм бэ чинь. Аав нь амиа тавьж ажилласаар дэлгүүрээ өдий дайтай болгосон нь та нарын л толоо юм шүү дээ. За болдоо. Та эмээгээс айхтар нөхөн хатаа ажилдаг байлгүй дээ. Эмээд бүгсэн дээр алгадуулахаас айхаад Эмээ чинь бас бидний сайн сайхны төлөө өдий болтол ажилласныг мэдэж аваа. Аав нэмэгийнхээ сэтгэлийг мэдэх учраас л ингэж л ажилдаг юм шүү дээ. Ээжийнхээ сэтгэл гэдэг ийм л байдаг юм. Өөр хүүхдүүдийнхээ төлөө ажилдаг байхгүй. таны тэр цаг үе өнгөрсөндөө аав минь их хүрийн сэтгэл гэдэг чинь надад хамаач байхгүй. Тийм шүү. Их хүрийн сэтгэл гэдэг нь ер нь юунд хэрэгтэй юм бэ? Дэлгүүрийн нээлтийн ёслын яг чухал үед имээс салах шийдвэргүй яваад өгсөн. Аавд нь хачин санагдаж байгаа үстэй. Юу нэ? За зуурлаад яхав тий. Энэ хоёр бас ч оргүй юм ярьсангүй шүү. Зочид ч бас дэд захирлыг ирсэнгүй гэж сураад байна лээ. Зочдын амыг хариулах гэж бас Александрсан шүү. Хэрвээ ээж чамайг бас дэлгүүрээ тоодгсон бол ингэхгүй л байх байсан юм. Та нар бүгд ээжийг буруутгаж байснаас хэн ч хөрөвдөж хайрлаж байсан юм. Тийм болохоор ч эмээ чинь гэртээ байхаас бүр залгсан биз. Имэж хувиа хичээж байна. Таалагдахгүй зүйл байгаа бол хэлж болно шүү дээ. Яах гэж ингэж яадаг юм бэ? Одоо болно доо. Аавч хоёр эмээтэй үргэлжлэл маргаж байдгаа болох хэрэгтэй шүү дээ. Эмээгээс болж бид ч бас баяр хөөргөө олчих юм. Таацгүй амьтад юм аа. Эмээ бол эмээ, бид бол бид. Эмээ явлаа гэд манай гэр бүлд яаж нөлөөлөх юм? Тийм шүү. Аава та ээжээс салах цаг нь болсон юм биш үү? Арайч хэтрүүлч үү дээ. Яалаа гэж. Дахиад сайн хэлэх байсан юм. Ээж нь яаж ч хэлээд аав нь ямар сонсох вэ? Тэй. Дэмэ. Одоо болтол сураг алга. Хэрэг өрөө болтол ирэхгүй бол цагдаад мэдэгдээ. Цагдаад мэдэгдээрэй. Ээж нас өндөр болсон доо ингэж явах юмаа. Өглөхөө болоод миний үгэнд ор.
Ах одоо юундаа ингэж уралдаг байна. Над руу ингэж л урлах хэрэг юу бахав тий? Ээж ахын ихнэрээс болоод л гэрээсээ явсан байлгүй. Ах яалаа гэж Мичико дуурлах үлээ дээ. Чи чинь төрсөн ганц дүүн шүү дээ. Уураа гаргах ганц хүн нь чи шүү дээ. Эсгээс яах вэ? Ер нь хин тэрний гарыг ганцганд хөлийн дөрөөнд хүргэсэн билээ дээ. Мичикогийн өмнө үрд мөнгө толгоо өргөж чадахгүй л байх шүү. Дими таамаглаад яах вэ? Тэгвэл танихаар өөр шалтгаан байгаа мó? За яасан ч байсан маргаас цагдаагийн газар очие доо. Цагдаад хандлаа гэд хотоор нэг цуу тарна. Жаахан үлээвэл яасан юм бэ? Би очиж явахдаа ярилцдаг юм билүү? Ээж бидний тавыг бүр алтуулж гүйцэх юм аа. Ястай нэг. Та болгоомжтой уугараа. Та урд нь энд ирж байв уу? Та гарах гэж байна уу? Гадуур жаахан алхая да. Цастад алхахад хэцүү шүү. Сорчихсан юм дөө. Та надад такси дуудаад өгөхгүй юу? Тэгье. Бүтэн өдөржин явах болохоор та хэлээд өгөөрэй. Та бүтэн өдөр чинь хаашаа явах гээ? Эмээ! Хамар сайн уу эмээ? Хиндэж хэлэлгүй халуун аршаанд ирсэн эмээ. Энэ тухай мэдэх үнцэн баймаар юм. Кей харин энэ тухай яаж олж мэдсэн болоо? Харин ганцаараа аялахаар шийдсэн Ошин ачхүү Кейг хараад харин ч их баярлсан бололтой. Хэцүү хүн хөөж шүү чи. Таал харин хэцүү хүн байх шүү. Гинэн тэгэл баяр тааж байхгүй явчихдаг. 2 дугаар анги төгсөв.